Баатарчууд баруун уртынхаа голын хөөнд өрхийн сайхан цэцэрлэг түрээлэн соёл амралтын хүрээлэн дээрээ бүгдээрээ баяр ёслолын тэмдэглэж байна. За энэ ажлын хүрээнд бас манай нийтийн номын сан Угсаатны зүүн мужийн манай байгууллагууд хамтраад Open Mic дуу шүлгийн чөлөө түншлэг зохион байгуулж байна. За дээр нь мөн музейгээс маань боловсролын хөтөлбөрийг хүүхдүүдийн дунд хэрэгжүүлж байгаа. За мөн хүүхдийн байрыг тохиолдуулан бас нэгэн бахархалтай үйл явдал болж байгаа нь манай яруу найрагч Буд ах маань өөрийнхөө хүүхдэд зориулсан номон хэвлүүлэн яг гаргасан энэ сайхан баярт мөч тохиож байна. Эрхлэндээ хэмээн одоо хүүхдийн сайхан шүлгүүдээс бүтсэн энэ ном дээр нь одоо манай хүчмийн зохиолч Алдарт Лэмбчин Бишгийн Гамбол таксны Буд найрагчтай маань хийсэн дуунууд бас энэ номонд хүүхдийн дуунууд орсон байж байгаа. За энэ сайхан бүтээлийг манай Баянлаг сумынхан маш багталтайгаар хүлээж авсан. Эрдэнэ цагаан сумынхан одоо соёлын төв мөн одоо энэ номыг хүлээж авч энэ хүүхдийн дуунуудыг нийтийн хүртэл болгох тал дээр одоо урамтай магнайлан ажиллахаа бас илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо уран бүтээлчийн маань хүүхдэд зориулсан энэ гэгээ сайхан бүтээлүүд олон хүүхд багчуудад хүрнэ гэдэг нь итгэлтэй байна. За мөн одоо манай бүх сумдууд энэ номыг бол соёлын төвүүд маань хүргэж авсан байж байгаа. Тэгэхээр энэ уран бүтээлүүд маань хүүхдүүдэд маш сайн сурталчлагдаж хүүхдүүдийг одоо хөгөлсөн сайхан юм шүлэг дуунууд төрж байна гэж одоо бид нар ойлгож байгаа. Ингээд бодохтаа бас баяр хүргэе. За ингээд энэхүү Open Mic арга хэмжээнд манай хүүхэд залуучууд яруу найрагч нар маань бас оролцохоор бүртгүүлсэн байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баруун уртын гол маань өнөөдөр дуу хөгжим бүжиг шүлгээр одоо цалгисан сайхан өдөр болж байна. Одоо энэ уртлын яг хаягтай талбайгаас эхлээд хойд нээлтийн арга хэмжээ болох хүртэл 2.5 км-ийн зайд спорт, соёл, урлаг, хүүхдийн хөгжил, тоглоом, наадгай, одоо хоол унд хүний хэрэгцээтэй юм бүхэн одоо зохицлон бүрдсэн энэ сайхан зохицлбор дээр сайхан олон арга хэмжээнүүд зохион байгуулагдж байна. Энэний нэг нь бол та бүхний оролцож байгаа энэхүү арга хэмжээ маань гэдэг. Та бүхэндээ бас амжилтыг хүсье. Сайхан зохицлборууд нэгдэж байгаа. Энэ сайхан хөгжил дэвшил явагдаж олон түмний цэнгэлийн энэ сайхан газар нэгдэж байгаа өр хүүхдүүдтэй эхчүүдтэй өнөөдрийн амар амгалан айлтгая. Баяр хүргье. За ингээд би ч гэсэн мөн одоо энэ хөрсийн баярт үрстэй одоо хожигдохгүй тулд одоо өөрийнхөө хүүхдийн тухай хийсэн, хүүхдийн төлөө хийсэн, хүүхдэд зориулж бүтээсэн уран бүтээлүүдэд нэгтгээд эрхлэндээ гэж ном гаргасан одоо Гамбол таксны маань шүлгийн хийсэн дуунууд орсон ингээд энэ хоёр өвгөний уран бүтээл гарсан байгаа. Энийг өнөөдөр энэ олон үйл ажиллагаатай хамт нээж бодон талархаж байна. За үргэлжлэн ирсэн та бүхэндээ баяр хүргье. Баярын мэнд дэвшүүлье. За өнөөдрийн сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ над жаргал амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Монголын зохиолчдын хэвлэлийн салуур зөвлөл. За манай соёл урлагийн газар нийтийн номын сан, нийтийн музей гэдэг одоо манай соёл урлагийн байгууллагууд байна. Энэ талын наран цэцэрлэг түрээлэндээ өнөөдөр одоо энэ сайхан яруу найрагчдын нэрмжт хүрээлэндээ одоо өнөөдөр анхныхаа уран бүтээлийг сонсох гэж байна. За тэгэхээр та бүхэн маань одоо яруу найрагчдынхаа, залуучуудынхаа, хүүхдүүдийнхээ сайхан дуу шүлгийг аваад хойчтой одоо бид нар энэ байнгын ийм сайхан үйл ажиллагааг бол байнгын явуулж та бүхэндээ хүргэж явах болно гэдгийг хэлье. Баярлалаа. За та бүхэндээ энэ гайхалтай сайхан өдрийн мэнд хүргэе мэдлээ. За өнөөдрийн үйл ажиллагааг маань манай соёлын 3 байгууллага маань хамтран зохион байгуулж байгаа. За нэг ялангуяа манай Утнасангийн Буд ахын маань номын нээлт болж байгаад бас маш их баяртай байна. Энэхүү номыг маань Буд ах маань манай байгууллага дээр ирээд ингээ эмхтгэж редакторлож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу манай байгууллагын ажилчид маань хамтдаа эмхтгээд редакторлаад нийтдээ 70 гаруй 70 хэдэн бүтээлтэй энэхүү ном маань гарсан байгаа. Сүхбаатар аймгийн хүүхдийн зохиолчдын одоо түүчээ болон нэлээдгүй олон жилийн дараа яг
хүүхдийн ном, шүлэг, уран бүтээлээр дагнсан ном гарч чад төлөөх баяртай байна. Ингээд бодохтой бяцхан хүндэтгэл үзүүлээ. Ямонгийн захааштай одооны бас нэг садны тэргүүлэгч оюун зөрч ирсэн байна. Тэгээд манай гангийн гомоо гэж гахалтай хүн ирсэн байна. Ингээд манай толгойгоос хаваад эрхэлгүй яав. Энэ хараад бид томил дээр ирсэн. 100 наснд зугаатж яваад байсан. Тэгээд бихэн бодоход урсгал нь юу гэхээр энэ бодох маань өдлөн амьд ахуйд нь аймаг тавьчраад сомонд зэврээгүй л те бид нар биеийг зэврүүлээгүй дотроосоо гэрэлж явдаггүй юм байна. Тэгээд Ганбатхтайгаа олон жил нөхөрлж олон сайхан доо зохиосон. Өнөөдөр Ганбатхтайгаа яад урсв гэхээр аяц хогч минь хувьд бол хөгжмийн зохиолчид бол зүгээр сүйтгэн юм л да. Тэгээд хөгжмийн зохиолч хэдүүсээр зэвэн жаргал гунаачаа үеч энэ хөгжмийн зохиолчдыг скватерын судалчих юм бол хэдэн аяц хогч өнчрөндөө 10 онд хэлжээ. Тэгээ Ганбатхтайгаа ахыгаа бодож яваад энэ сайхан хөгжим дээр бодох маань намайг эргүү буюу энэ сайхан хөгжмийн бэлгэлсэн. Энэ хөө доо гүтгэд үгээр оромшуулж аялгау зохиолын яруу нагч сууж юм. Яруу нагч та нартаа аз хамгийн сайн сайн өгсөй.